Сайн байна уу? Өнөөдрийн хичээлээр төлөө future simple passive voice буюу ирээдүйн цагийн итгэхгүй хэлбэрийг үзэх болно. Хэдүүлээ future simple ямар үед хэрэглэдэг вэ? Тэгээд хэдүүлээ одоо жоохон наривчтай future simple-ээс анцгая. Future simple ирээдүйд болох үйлдэлийг илэрхийлдэг. Мөн тэр мөчид гаргасан шийдвэр буюу А хүн юм бэлэхэд Б хүн шууд шийдвэр гаргаж байгаа тохиолдол хэрэглэдэг. Жишээлбэл А хүн I'm going би дааж байна гэхэд Б хүн шууд I will close the window. Би цохыг чинь шууд хаагаад өгье гэж шууд шийдвэр гаргаж байгаа үед хэрэглэдэг. Тэгээд мөн амлал санал тусламж жишээлбэл I will help you with your homework гэх мэтлэн бид хэрэглэдэг. Мөн таамаг бодол итгэлтэй I think she will pass the exam буюу I think гэж таамаглаад бодсон байгаа үед will цагийг ашиглаж байгаа гэдгийг харж байгаа. Юм уу? Ирээдүйд ерөнхий баримт үнээр technology will change our lives гэх мэтлэн бид хэрэглэдэг future simple цаг. За future simple цагийн өгүүлбэрийн бүтцэн болохоор subject will тэгээ verb буюу үйлэг тэгээ object гэсэн өгүүлбэрийн бүтцтэй байдаг. Энэ нь болохоор active өгүүлбэр. Active өгүүлбэр ямар active өгүүлбэр гэж ямар өгүүлбэр хэлж байгааг ингээд одоо уншицгаая. Subject performs the action in active sentence. Энд дээр гарч байгаа нь болохоор active өгүүлбэр нь subject дээрээ тулгуурсан. Subject яг subject буюу үлийн эзэн яг юу хийж байгаа нь буюу эзэн нь яг юу хийж байгаа гэдэг нь тодорхой үед хэдүүлээ future simple цагаа ашигладаг. За хэдүүлээ одоо энийг өгүүлбэрийн бүтцээр задлаад хэлж үзье. D гэдэг нь B subject. Тэгээ will watch гэдэг нь тэгээд a movie гэдэг нь object. За яг тийм тэгээд яг D-ийн subject will watch гэдэг нь verb буюу үйлэг тэгээд a movie гэдэг нь object. This evening гэдэг нь болохоор band буюу цаг хугацааг нь илэрхийлж байгаа. За тэгээд passive өгүүлбэрийн өгүүлбэрийн бүтцэн нь болохоор object will to be буюу be тэгээ past particle буюу P2 дээр хувирддаг. Тэгэхээр энэ болохоор passive өгүүлбэр. Passive өгүүлбэр нь ямар үед хэрэглэгддэг гэдгийг одоо уншиж үзье. Object of active sentence comes before the verb in passive sentence. За энэ өгүүлбэртэй гарч байгаа нь болохоор subject нь их оролцоо байхгүй. Харин object буюу яг юу хийж байгаа нь тодорхой. Юу гэдэг нь чухал үед харин subject нь хэрэг байхгүй гэсэн үг. Яг хэн юу хийх нь хамаагүй харин яг юу болж байгаа үр дүн чухлаа гэсэн үг. За энэний өгүүлбэрийнх нь өгүүлбэрийн бүтцийг хийж үзье. A movie гэдэг нь will be watched гэдэг нь тий үйлэг. Тэгээ buy гэж байгаа game буюу subject-тэй buy явж байгааг хэлдэг. Тэгээ ахгүй хэлсэн ч болно. Нэг хэрэг байхгүй гэсэн үг нь бол. За future simple-ийн хэрэглээ нь болохоор ирээдүйд хийх үйлчлэг илэрхийлэхдээ хин хийх нь чухал биш. Эсвэл мэддэхгүй үед хэрэглэгддэг. Жишээ нь болохоор хэдүүлээ энэ жишээ өгүүлбэрнөөс үзье. Exam will be held tomorrow. Буюу шалгалт чухал харин хин авах нь чухал биш үед хэрэглэж байгаа гэдэг харж байгаа. Subject байхгүй зөвхөн object-тэй exam. За мөн аль бие усны бичиг хэлэнд хэрэглэгддэг. Хэрвээ жишээлбэл мэдээ, зарлаг, тайлан гэх мэт зүйл. За жишээ өгүүлбэр нэвтрүүлэг уншаад үзье. Буюу object нь байгаа. Subject бол байхгүй. Хин юу авч байгаа нэг чухал биш ээ гэсэн. За яг active passive хоёрын яг ялгаа нь юу юм бэ гэхээр active нь болохоор үйлчлэг хин гэж байгаа нь олддог бол passive нь үйлчлэг хин хийсэн илүү үр дүн чухал байдаг. За өгүүлбэрийн бүтцтэй болохоор subject буюу хийж байгаа хүн тэгээд verb буюу үйлэг object буюу объект юу гэдэг асуултанд хариулдаг монголоор бол харин passive-ийн өгүүлбэрийн бүтцэн болохоор object will be past particle буюу P2 дээр хувираад buy авж агаад subject авдаг. За жишээ нь болохоор they will clean the room буюу тэд өрөөг цэвэрлэнэ. Яг тэд гэдэг үг нь яг тодорхой агаад харин passive болоод ирэхээр the room will be cleaned буюу өрөө цэвэрлэгдэнэ. Буюу яг хэн цэвэрлэх нь тодорхойгүй дээрс нас ирээдүйд байгаа гэдгийг харж байгаа байх. За тэгээд хэдүүлээ бичээд авъя. Энэ нь болохоор passive цаг нь эсэлтийн шалгалтанд жил бүр орж ирдэг болохоор энэ хэрэг байна.
Тэгэхээр энэ өгөл жишээ өгүүлбэрийнхаа аль нь subject, аль нь verb, аль нь object гэдгийг ярилцъя. За. D гэдэг нь тэгэхээр үйлдэгч, will clean гэдэг нь room гэдэг нь object. Тэгээд энийг нь болохоор object. Тэгэхээр will be cleaned гэдэг нь тэгээд энийг гайхаж байгаа бах past particle буюу P2 гэсэн нь ягаад B3 гэж бичсэн бэ гэхээр verb 3 гэдэг нь болохоор нөгөө дөрмийн бос үгүй verb үйл үгийн нэгдүгээр хөлбөр, хоёр дахь хөлбөр, гурав дахь хөлбөр гэж буюу verb V3 гэдэг нь verb гэсэн үг байхгүй юу? Тэгээд яг дөрмийн бос үгийнх нь хувьд яг гурав дахь хийнэ гэсэн үг. Харин past particle буюу P2 гэдэг нь болохоор P1, P2 гэдэг яг эндээсээ тоологдож эхэлж байгаа гэсэн үг юм аа. Тэгээд verb 3 гэхээр тэгэхээр past particle буюу P2 гэсэн үг байна. За, question future simple passive question болохоор яадаг вэ гэхээр active question болохоор will subject verb буюу subject буюу they, verb буюу finish verb буюу the work юм аа. Энэ passive question болоод ирэхээр object нь subject болоод being заавал ороод тэгээ үйл үг нь verb 3 буюу past particle P2 дээр хувирдаг гэсэн. Тэгээд энэ хэлбэртээ ороод тэгээд энэ өгүүлбэр нь passive question болоод ирэхээр ийм үг болж байгааг л уншаад үзье. If the work be finished. Буюу энэ the work гэдэг нь subject болж байгаа гэдгийг харж байгаа урдаа ороод. Тэгэхээр хин нэгнээ дуусах уу гэсэн асуулт болж байгаа юм аа. Хэдүүлээ илүү их наривчлалтай үзье гэвэл эхлээд passive question-аас эхлээд үзье. Хэдүүлээ уншаад үзье. Will the homework be checked tomorrow? Буюу гэрийн даалгавар маргааш шалах уу гэж байгаа биз. Энэ яг хэн шалах уу гэсэн асуулт биш, яг маргааш яг шалах уу гэсэн асуулт болж байгаа. Тэгээд яг active болоод ирэхээр tomorrow буюу багш маргааш гэрийн даалгавар шалах уу гэсэн асуулт болж байгаа. Тэгээд яг энэ хоёр ялгааг нь харж байгаа бах. За, яг одоо object verb юу ах subject байхгүй гэсэн үг. Харин active question-ийн үйл ажиллагаа subject verb object гэсэн үгтэй байна. За, дасгал ажил энэ нь болохоор ихтэй ерөнхий шалгалтын жишээ буюу жишээр орж ирдэг тийм даалгавар байгаа. Хэдүүлээ тэгээд ярилцж байгаа яг надад яг нэг хариулт. За, би гэдэг нь хаа. За, хоёр дахь нь за, яагаад гэж бодсон бэ? За, зөв байна. Тэгээд яагаад вэ гэхээр next year tomorrow гэдэг ирээдүйн цаг буюу will хэрэгтэй. Тэгээд үйлдэгч нь байхгүй байгаа учраас passive хэлбэр төрөд will be verb буюу past particle B2 дээр хувирж байгаа гэдгийг харж байгаа. Харин дөрмийн бос нь болохоор past particle дээр хувирдаг шүү дээ. Will гэдэг харин дөрмийн үгд нь ed дээр хувирдаг. За, хэдүүлээ 3-ыг нь болохоор passive найлгаа гэдэг нь хэлнэ. Тэгээд 4-ыг нь болохоор passive руу хувиргаад 5-ын алдааг нь шалгана. 4-5-ыг нь гарч ирэх юм. Passive руу. За.
Гурвыг ялцж байгаа. 아, 오늘 Өвөө чиг. Яагаад аа гэж байна? Хавийн самбартаар авах юм. Яг нэг алтаагийн засна гэсэн үг. Нэг алтаа. Тавхан. За, одоо хариултын тасгай. За, 3 дахь болохоор бим зүг байсан. Ягаад гэвэл дэ буюу яг хэн ажил дуусгаж байгаа гэдэг нь харагдж байгаа бах. Тодорхой байна. Яг subject нь. Би дээр нь болохоор subject байхгүй. The work буюу object нь уртаа will be finished гэдэг ид яасан байна. Дөрөвт нь болохоор зөв байна. Тавд нь бас check гэдэг нь буруу байсан. Check-д болох байсан юм аа. За. Тэгээд 6-ыг болохоор хэдүүлээ дотор дээрээ би хичээд яг зөв хариултыг нэг нэгээр хэлээд явъя. За 4 5 7-гийн асуулт болгоно. Тэгээд самбар дээр бичээд. Хэдүүлээ нэг хэлье. Тэгэлэн нөгөө стил шилжүүлэлтээр жишээ орж ирсэн ингээд гаргахгүй байх хэрэгтэй гэж би бодоод. 근데 tomorrow일지 아빠도 오늘따 많이 왔었어. Аав нь юм бол яа тэгвэл нөгөө buy гэж агаад нөгөө subject байх буюу нөгөө time out гэх. За хэвэл одоо миний хэлээд үзэх үү? За нэгт нь юу болох вэ? Clean гэдэг нь Тэтэл хоёрын одоо бүр ингээ яг зэрэг уурч яагаад хэлэх үү? The test will be taken next week. Yes, зүг байла. Тэгээд гурав дахь нь болохоор The letter will be sent soon. Яг зөв. За хэвэл одоо 7-гийн асуулт бол пассив асуулт болох юм. Аж ирэх юм. Хоёр дахь асуултын за би анаас тайлбарлан гав бичиж үзүүлье.
хэдүүл одоо хариултаа авъя. Тайтыг хийсэндээ таарч байна уу? Хариулт нь болохоор the work which need check it the will be project be finished on Friday. Одоо ингээ харж байгаа бол the project гэдэг нь болохоор object болоод ингээд харж байгаа байх гэж ойлгож байгаа гэж байна. За тэгээд анхаарал хандуулж туусан баярлалаа.